За сайн уу, юу хийцхан та? Өнөөдрийн бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Undercover High School гэх кино хүрэхээр бэлдлээ. Уг кино нь 12 гитэ бөгөөд нийт 4 партлага оруулах болно. За энэхүү бичлэгэнд орцгоё. Кино мань гол дүрийг залууг өгүүлэмж эрхлэнэ. Тэрээр харанхуй байсан миний ертөнцийг өөрчилсөн нууц ажиллагаа. Энэ бүхний эхлэл гэж хэлснээр дүрс солигдож хэдэн хүн буруу гарын 8 хийж байдаг ба юу наймалцад байгаа юм бэ гэхлээр улсын өв болох нэгэн бурхан л юм байлээ л дээ. Энэхүү процессыг бичин суух залуу бол киноны гол дүр Жон Хейсон. Тэрээр тагнуулын ажилтан бөгөөд энэ бас нэгэн ажиллагаа юм. Дарга нь манай хүнийг соёлын өвөг гэмтээлгүй авах ёстой шүү гэж хэлдэг. Энэ үед манай хүний араас нэг гар ирэх ба манай хүн бол давуулж чичгийг гүйлээ алдахгүй өсрөөл ороод ирнэ. Нөгөө хэд нь хамгаалагч нарын ч манай хүн рүү дайрдаг. Энэ үеэр нөгөө хоёр цогтох гэж оролдог. Манай хүний туслагч гарч ирснээр бараагаа аван явах гэтэл манай хүн тэгэл араас нь илдэж буун дуу гарan зогсоодог боловч алдчихнаа. Тэг араас нь мотоогоор илдэж машинаас нь зүгдэн дээр нь гарч шилийн хаглан доошоо орж үзэлцэж байхдаа ийхүү манай хүнийг бурхан болчихлоо гэж бодтол 임무 완료입니다. тусламж манай хүнийг шүтлгүй яах вэ? Манай хүнд салааны даргадаа магтуулан зогсож байтал авчирсан бараа ийм болсон байдаг ба нэг сүм олддог. Том дарга болох Ким дарга бол бөөн өөр. Тэгээ манай хүнийг ажлаас халахаар болдог ба салааны дарга нь "Тгий хаалъя гэсэн болгон чи хий" гэж амаалцсанаар нэгэн ажиллагаа авдаг. Тийм амар ажиллагаа биш гэдэг царайс нь нэлт байдаг. За манай хэд хариуцуулж өгсөн ажиллагааныхын талаар ярилцсан суух ба нэгэн том хувийн сургуульд аль дээр үес залгамжилж ирсэн алтан гултмай байсан ба одоогийн ханш 800 тэрбум. Ийм гултмай буруу хүний гарт орж улмаар хөвдөө завшин дайны явцад орхихоос өөр аргагүй төрөн гултмайг хаа нэгэн газар дүгжигдсэн байгааг хэлдэг. Одоо тэрхүү гултмайг шалгаж үзээгүй ганц газар нь Бёнмо ахлах сургууль болж таардаг. Тэгээ сангийнх нь адилчид гултмайг гадаад руу гарган 8 алах гэж байгааг хэлдэг. За тэгэл Хейсоны даалгавар бол энэхүү сургуульд сурагч болон орж гултмайг буруу гараар орохоос өмнө олж илрүүлэх байдаг. Манай хүн чадахгүй гэж гүрийнэ. Тэгэд яалтчгүй хийхгүй л бол ажлаасаа халагдах дээр толдог. Дүрсөлөгдөж киноныхоо нэгэн гол дүр болох уус увгчтай танилцсанаа. Тэр найрсаг хөгжилтэй хүн бөгөөд төр зуурын гэрээгээр ажиллаж буй түүхийн багш. Дарга багш нь суу багшийг шахаал согтооччихдаг ба манай хүн согтоо байхдаа самсргүйгээр даргийнхаа нууцыг ил болгочихдаг. Суу багшийн ч архин шууд гарнаа. Манай хүн ч ууд суух ба нөгөө ажиллагааг хийхгүй бол ажлаас нь халаа зогсохгүй багийг нь тараачж магадгүй болсныг сонссон байдаг. Энэ үеэр суувагч орж ирэх ба энэхүү хоолны газрыг хичээ охин нь ээжийнч мөнгө олох гэж хоолны газар нээсэн үү охиныхоо сарыг тайлах гэж нээсэн үү гэж уурлаа. Суувагч манай хүнийг зүгээр биш харцаар харааст. Тэгж байтал хэдэн хүүхд давраа төлбөрөөлөхгүй гарах нэ. Суувагч аль сургууль юм гэтэл авгаан энтрийн дуудад яг зөх гэж байтал манай хүн хажуунаас нь орж ирж хамгаалан бүгдийн гасраагаад явуулдаг. Ээжийнч манай хүнд баярлаач ихтэй хий. Суу багш. Манай хүн гэртээ ирэх хэвтэгтээ сургууль сурч байсан үеэ эргэн сана. Тэрээр хэдэн хүүхэд манай хүнийг хөхний яц болтлон зодчоо явдаг ба эндээс харахад 10 жилдээ дээрлүүлдэг байсныг мэдэж авдаг. Одоо үе. Манай хүн дарга руугаа залгаа нөгөө ажиллагаандаа орно гэдгийг хэлдэг. Маргааш болж сургуулийнхаа тухай мэдээллүүтэй танилцсанаа. Бёнмо ахлах сургуулийг төгссөн сурагч бүр тухайн салбарт амжилт гаргадаг ба тэндээч томчууд хүүхдүүдэд сурах нь илбэгссэн байдаг. Сурагчдын зөвлөл нь 0.1 куб буюу хамгийн дээд зиндааны сурагчид орох боломжтой бөгөөд доод ангийнхандаа маш их шаардлага тавьдаг. Ер нь эднэрийн эрх мэдэлд нөлөөлөх хүн захирлаас өөр хүн байхгүй хэлдэг. Манай хүний хуурамч хувийн эрх гэх мэт мэдээллүүдийг бүгдийг хуурамч архив боловсруулж заавал зээжлэх зүйлсийг өгч мөн сурагчдад ямар ч асуудал үүсэхгүй байхыг сануулдаг. Энэхүү ажиллагааг энэ хідээс өөр хэн ч мэдэх ёсгүй маш нууцлалын зэрэгтэй ажиллагаа бөгөөд даваа гарагаас эхлэхээр болдог ба салааны даргаыг Хейсоны хүргээ ах гэдгийг мэдэж авдаг. Хейсоны дийгч хүргээ ах охин Южины хамтаар ирсэн байлаа. Игч хүнч дүүгээ ямархуу амьдарч байгаад их санаа зовлгүй яах.
Ах хөөж ихчээс имэж Хесоныг Бямнуу ахлах сургуульд ажиллагаа явуулахаар болсныг хэлэх ба охиныхон сургууль болж таардаг. Өглөө болж Хесон 4 дахь хугацаа өмсөн хичээлд явна. Зүгээр сургуулийн үүднээс ахуулаад эвгүй харилцаа хандлага мэдэрч эхэлнэ. Манай хүн ч суугч анги болж таардаг ба суугч манай хүнийг хоолны газар арх уугаад сууж байхыг харсан ш. Дотор дээрлүүлдэг сурагч Эдүмийн Цэхлийн охин Юна болон манай хүний дүү бид бүгд таардаг. Манай хүн ч дүүтэйг ингэж орчихжээ. Өөргө танилцуулчихаал Дүмийн тэнийг ширэн суудаг. Тэгээ дүү нь манай хүнийг завсарлагаар дээвэр дээр уулзъя гэж мессеж бичдэг. Дүү нь Хесоныг сурагч болж орсонд нь ихэд дургуйц ажиллагаагаа урдан дуусгаад явахыг хэлэх ба намайг сургууль дээр ямар байдгийг ээж авд битгий хэлээрэй гэж хэлдэг. Дүрсэлэгдэж Хесон ч унтаж байх ба суу багшийг биенд нь хүрэхэд 3 өдөр завсарлагаар хоёр хүн манай хүн дээр ирж дагалцах уу гэдэг ба манай хүн бол юу гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Тэгэл сургуультайгаа танилцсанаа. Энд тэнтгүү бөө юм шүүгэн. Тэгэл гадагш гарч нэг хаалттай барилга руу орон зургийг дарж эргэн тойрныг сайтар ажиглана. Тэгж явахдаа Дүмийн нэг хідэн сурагч дээрлэж байгаатай таарна. Улмаар нөгөө хэд ч манай хүнийг дуудан зараалдаа гүөхийг шаардаж манай хүн ам үрэх гэснээр даргийнхаа хэлсэн үгийг бодож өөрчлөгдөв. Суу багш хэдэн багш нарт манай хүн илтээд явдлыг ярин суудаг. Удалгүй хичээл тарж Хесон Дүминаас хуучин барилгын тухай асуудаг ба Алипоны дадлын үеэс байсан хуучин сургууль гэж хэлнэ. Дүмэнд сургуулийн домог байдаг чи домог сонирхдаггүй гэж асуудал. Нэгэн газар оршуулга ёслол болж байх ба киноны нэгэн гол дүр болох Соо Минжүү буюу захиралтай бид танилцсанаа. Самдан саад болж эсэргүүцсэн хүнийг устгачаад гэр бүлд найз тал засч сайн хүний дүр эсгэж явааны. Дүрсэлэгдэж Хесон алтыг хадгалах зөв чигсэл бас өдрийн шалгасан барилгын ажилд байсан тоолоор мөн аюулгүй байдлын үүднээс гэж орохыг хориглосон. Тийм аюултай юм бол аль дээр нураачих байсныг хэлж доор агуулгатай гэсэн шийдэлд хүрч шалгахаар явдаг. Манай хүн ч азарч гэх юм уу, манай чиг хоолоо идэж анхаарлаа өөр тийш нь хандуулсан байх үед нь орж чаддаг. Доторхыг шалгаж явахдаа доошо зойрын давхар байхыг харж шалгах гэтэл хажуунаас нь гарч идэв буу хоёр цухайснаар нэгдүгээр анги төгснөө. Хоёрдугаар анги эхлэхэд нөгөө хүн суваа бөхс байх бөгөөд манай хүнийг маск авахыг шаарддаг. Манай хүн жаргалаа зөвчлгүй яах. Манай хоёр гэртээ харих замдаа болсон явдлаа тал дээр нь харих ба манай хоёр ойролцоо амьдэрдгийг мэдэж авнаа. Маргааш болж Хесон Атманаасаа тоглоом бүүст их даалгавар авч үүнд 3 хоногийн хугацаа өгдөг. Манай хүн ч тоглоом бол сайн мэдэхгүй шүү дээ. Дээвэр дээр гараа ажиллагааг хакертаа дуусгаад өгөөч надад хэцүү байна гэдэг боловч үүнийг яаж таах вэ? Южонч манай хүнд Тэсүтэй битээ орооцолт орой гэж хэлэх ба дүүгээ сурагчдын зөвлөлийн гишүүн гэдгийг мэдэж авч байна. Суваа багшигч дарга багш хулгайч барьж чадаагүйдаа шийтгэл болгож маш их материалыг зэгцлэн тайлан бичиж ирэхийг шаарддаг. Тэгэхэрч манай хүнийг зойрын давхарт орж чадаагүй болохоор дахиж ирнэ яахыг нь харцгаая гэж хэлнэ. Суваа багш буу халдаг багш нартайгаа тэр хуучин сургууль яах гэж орсныг ихэд гайхан. Сургуулийн доод давхарт балет өрөө байдгийг ярин сууж байтал. Суваа багш бүр алуулах юм ангил хийчихэж байгаа юм. Хичээл хэлж өглөөхөн хажууд нь сууж байсан Дүмийн байхгүй байдаг. Суваа багш Дүминийг хайцсныг асуудал Тэсү биений өвдөд чөлөө авсан гэж хэлэх бөгөөд ангийнх нь нүунд итгэхгүй шивэр авир хийдэг. Суваа багш Дүмийн рүү залхатал оц нь холбогддог. Манай хүннөгөө тоглоомын төлөө сууж байтал захирлын туслах нэг л сэжигтэй хуучин сургууль руу ордог. Манай ч шалгах гэтэл манайч баригдчихлаа. Тэгэд манай ч өчигдрийн явдлыг ярин ийшээ дахиж орж болохгүй сануулнаа. Манай хүн захирлын туслахыг сургуулийн зойрын давхар руу орсон тухай нөгөө хэдийн мэдээлэл өгчгөөд явах гэтэл Дүмийн хогийн савнд хийсэн байхыг олж харнаа. Дүмийн чимээтэйг хамт амьдэрдэг бөгөөд санааг нь зовоочихгүй тул дээрлгүүдэг гэдгийг хэн ч хэлэхгүй явж байгаа нь юм. Тэгээ суваа багш ирж манай хүнийг өрөөргөө дагуул явдаг. Тэгэд Хесоныг Дүминийг дээрлэгсэн гэд ойлгочихсон байдаг ба өчигдрийн масктай хүнийг манай хүн гэдгийг жоохон сэжиглжигдэг. Сурагчдын зөвлөл өөрсдийнхөө хичээл бүрийн дүнг нэмж байлаа. Тэсүс Дүминийг хогийн савнд хийсэн тухайгаа ярьж ихэд байснаа. Южинс тэслгүй хэдэн үг хэлтэл зиндаанда байгаарай. Чи бол юунаагаар хаалгадуулж орж ирсэн дагвар үстэй. Дүмийн байгааг үл чи оронд нь байх байсан юм гэж хэлдэг. Юнаас Тэсүг аавар нь сүртүүлж Южинээс өөрсөлт гуйлагдаг. Юнаач Южинг дахин ийм асуудал оролцохгүй байхыг хэлнэ. Хесон Дүмийн хоёр зүг хоолндоо орж суух ба хуучин сургуулийн тухай эвгүй явдлуудыг ярина. Балет чинь болохыг хүсэн орой бүр тасгал хийдэг байсан охиныг сургуулийнхаа хүүхдүүд дээрлэгддэг байсан бөгөөд нэг өдөр зүгтэж яваад машин дайруулж хоёр хөлөө тайруулсан ба хүсэл мөрөөдөл нь нүдэн дээр нь алга болсон болохоор амиа хорлож дээрлэгддэг байсан охин түүний зохицыг сургуулийн шалан доогуур нууснаас болж орой бүр балет өрөөнд сүнс харагдах болсныг хэлж сүнсийг шалан доороос гарч ирж буй бичсэн бичлэгийг харуулснаар бүр бодит болдог. Мөн энэс гадна дахиад 4 домогтой хэлж суутал
Тэсүү манай хоёр дээр ирж Думины хоол руу шүлсэн хийн тийг шаардах ба манай хүн тэсэлгүй хэдүү хэлснээр Тэсүү манай хүн рүү дайрдаг. Удалгүй суваа багш ирж болиулах ба хоёуланг нь өрөөндөө дуудах боловч Тэсүү бол яваал үгүй шүү дээ. Суваа багш саяны явдал манай хүнийг буруутгах ба манай хүн ингэж хэлдэг. Үнэхээр анзаардгүй юм уу? Урам угарч байна шүү. Тэсүү сайн жүжиглэж гэж ойлгоё даа гэж хэлэн гарч явдаг. Хээсэн Дүмийн хоёр ч юм идэн хоорондоо ярилцсан суух бөгөөд бие биедээ урмыг хэлнэ. Суваа багш зогцсон байлаа. Манай хүний хэлснийг бодоо яг боож өгөх нэ. Тэ өөргөөж хүч гарнаа. Ээжийн ч ирж Минжүү гэх сурагчийн тухай сануулнаа. Нөгөө талд манай эдийн санаан зовон сууж байтал Ким дарга Хээсоны бичлэгийг барин орж ирэх ба манай эдэд үзүүлдэг. Дүрсэлгэж Тэсүү нэгэн хүн дээр иржээ. Харвас буруу гарын нөхөр. Тэсүү жин хүнээс мөнгө зээлж мөрөөдөө тоглон өрөнд орж улмаар өрөө хүмүүсийн иргэний өмнөлт авчран өгч дардаг болохыг мэдэж авдаг. Ким даргач Хээсоныг дуудаж нөгөө асуудлыг ярилцсан. Ахиж ийм асуудал гарахгүй байхыг хэлэн манай хүнийг аавыгаа дагаа тагнуул болсон гэсэн. Хожим аавтайгаа таарвал юу гэж хэлэх юм? Ажиллагааны үеэр ажиллаа хийж чадаагүй халагдсан гэх юм уу гэж хэлнэ. Манай хүн харих замдаа өнгөрснөө бодно. Тэрээр аавда цаг биелэглэж аав нь ажилдаа явах гээд гарахтаа нэгэн тэмдэглэлийн нэвтэр өгч явуулах ба үүнээс хойш дахиж ирээгүй ямар ч ор сургуу алга болсон байдаг. Тэсүүс Дүмийн эмээ дээр ирж өөрийгөө Дүмийн найз Жон Хээсон гэж танилцуулан эмээг нь мунхруулж байгаад иргэний өмнөлгийг авч явдаг. Манай хүн нэрийг гусчхаж байгаа юм л да. Дүмийн ч ажиллаа хийж яваад манай хүнийг олоо харцдаг. Тэгээ дагаж явсаар хурц ирэн манай хүнийг яв гэхтээ зөрүүлдэлсээр байгаадаа орчихдаг. Манай хоёр чалгаад явж ялаа. Гэтэл балетын өрөө нэгэн хүн юм хадаж байснаа манай хоёрыг хараа шууд зүгтаачдаг. Манай хүн хойноос нь илдэх боловч алдчихнаа. Гэхдээ зүгтаахтаа нэгэн хадаасанд хөлөө шалблан жоохон цус гаргасан байхыг хардаг. Тэгээ үргэлжлүүлэн зойрлоо орсноор цангийн тэргүүнийг бас гулдмайг хайж байгааг мэдэх ба түрүүний зүгтдэг хүний хадаж байсан шалан доор хүний арга ис байхыг харна. Захиралч камераар харан сууж байснаар 2 дугаар ангид төгснөө. 3 дугаар анги эхлэхэд Хээсон ч арга хэсгийг шалгаад хиймэл болохыг мэдэж хажууд нь нэгэн төлхөөр байхыг олдог. Удалгүй захирлын туслах орж ирэх ба арга хэсгийг хараад ихэд зочиртноо. Манай хүн ч хуурамч арга хэс болохын хэлэн сургуулийн домгийг шалгах гэж орж ирснээ хэлж дахиж орохгүйгээ хэлэн гарч явдаг. Манай хүн багийнхандаа төлхөөр дээрх дарцыг сургуулийн захирал Соб юмныхтай яг тарж мөн төлхөөр дээрх ханцыг тайлж уншвал алтны эхлэл бас сүнсний домог гэсэн 2 утгатай болохыг олж мэдэх ба домгийг тайлж байж л гулдмайг хаанд байгааг мэдэх боломжтой хэлж бусад домгийг мэдэж авахар ажилдаа орно. Нөгөө талд Соб юмч бас гулдмайг сургуулийн домогтой холбоотойг олоод мэдчихнэ. Дүмийн эмээ багш руу залган өчигдөр Дүмийн найз Дүмийг сургуулаас тэтгэлэг авах гэж байгаа гэд миний иргэний үнэлгийг авч явсан гэж хэлэх ба Тэсүү манай хүний нэрийг хэлчихсэн ш. 정혜성이요. 정혜성이요? За энэ үед манай хүн Дүминаар сургуулийн домгийг яриулах ба энэ цаг ажилдгүй боловч хаяа ажиллаж дугардыг хэлж шин сургууль дээр ганцаараа байж болохгүй. Цаг дуурах юм бол часуулаа нүд чамайг барьж аавна гэд үргэлжлүүлэх гэтэл суувагч манай хүнийг авч яван Дүмийн эмээг иргэний үнэлгийг яах гэж авсан юм гэж асуудаг. Манай хүн бол юу ч мэдэхгүй ш. Тэгээ Тэсүү Дүминаас эмээгийнх нь иргэний үнэлгийг авч ирэхийг шаардаж байсныг гинт сандаг. Суувагч хичээлэн дараа сурагчийн өрөөнд ирээрэй гэж хэлнэ. 내가 진짜 늙는다 늙어. Суувагч нэгэн чихвч харнаа. Дүрсэлэгдэж анх багш болж байсан үеийг бидэнд харуулна. Тэр дундаас хичээл дээр чихвч зүүн унтах охиныг бодно. Хээсоныг энэхүү ажиллагаанд ороход хүргэсэн бурхан дуураймал болох нь батлагдагч Ким дарга хэлэлгүй ажиллагааг үргэлжлүүлэх гэж байгаа нь илтвэдэг. Хээсон ч нөгөө цусны дээжээр илтээдийн зүгтдэг хүнийг манаач ах гэдгийг мэдэж улмаар сүрдүүлсээр байгаад яах гэж орсныг асуудаг. Ах хөөч муурай хооллож суухдаа сургууль руу орох нууц хаалга олж харснаар нөгөө сүнсний домгийг шалгаж үзэхээр дотгож байгаа орхотоо арга хэсгийг олсон бөгөөд яг энэ үед Дүмийн бичлэг хийн орж ирж таарсан байдаг. Тэгээд яг ах хөө нөгөө шалыг хадна суухдаа буруу ойлгохдохгүй гэсэндээ зогтсон байдаг. Манай хүний багийнхан сургуультай нойр хоолны газрыг ажиллагааны төв барай болгосон байлаа. Суваа багш явж байхдаа Тэсүү Дүмийг дээрлэхэж байхдаа таардаг. Тэсүүч суваа багшийг хараад дүрсгэж энтер. Тэгснээ та хараагүй юм шиг бай. Хөөхөн болохоор чинь тэслэх шүү гэж хэлээд явдаг. Ингэжил суваа багш Дүмийг Тэсүү өдөрт дээрлэхүүлдэг болохыг мэдэж авч байгаа юм. Манай хүнч зам дээр нэгэн эмээ юмаа унгасан байхыг хараад тусалдаг бөгөөд Дүмийн эмээ байдаг. Дүмийн ч эмээд нь тусалсанд нь баярласнаа илэрхийлэн өчигдөр Хээсоныг суваа багшид айслуулахдаа Тэсүүг авсан гэдгийг хэлээгүү дуушлалт гуйна. Манай хүнч Дүминд дугаараа өгөн ямар нэгэн зүйл болвол залгаарай гэж хэлэн явдаг. Эндэн ч Дүмийн ихэд баярлнаа. Хээсон суваа багш хоёрч гэрийнхээ ойролцоо дэлгүүрт тааран хоорондоо ярилцсан сууна. Суваа багш Хээсоныг буруу ойлгосондоо уучлалт гуйх ба
Цагдаагийн газраас Дүминий имийг хууль бус мөрөгтэй тоглоомын сайтыг хариуцагч гэх хэрэгээр баривчлах ба мэдээж тээс үгийн л хийсэн хэрэгс. Дүмийн ч юу болсноо хэлж манай хоёр сандран ирэх ба Хесонч суу багшаас энэхүү асуудлыг шийдэхийг хүсдэг. Суу багш энэхүү асуудлыг яаж шийдэхээ шүнжин бодноо. Маргааш өглөө сургуулийн групп дээр нэрээ нуусан хэрэглэгч тээс үг мөрөгтэй тоглоом тоглодог. Мөн Дүминийг дээрлэхдгийг бичсэн байдаг. Битсэн хүн бол мэдээж суу багш ш. Сургууль даяар бөөн шууган боллоо яах вэ? Сурагчдын зөвлөл тээс үгээр нь суух ба южонч тээс үг солиотой хүүхд юм шиг байсан. Анзаарч яах юм гэтэл юунаа тийм хүүхд байл бүр сонирхолтой шүү гэд бүр дуртай. Тэгснэ бөөнөрөө южонтой жоохон эвгүй харьцан гарч явна. Дүмийн эмээгийнхаа санааг зовоочихгүй гэсэндээ удахгүй гаргаж авахаа хэлдэг. Манай хүн нөгөө түлхүүр ирээд цагийг онгойлгох гэж байгаад захиралд баригдаж явахаас өөр аргагүй төрнө. Маргааш болж захирал Тээсүгийн аав ээж суу багш эднэр цахим хуудсанд бичигдсэн зүйлийн тухай ярилцаж Дүминаас үнэн худал хэсгийг нь асуудал худлаа гэж хэлэх ба намайг зодсон хүн бол Жон Хейсон гэж хэлдэг. Суу багш яагаад ингэж хэлснийг асуунаа. Дүмин ч юус дуурдгүй. Манай хүн ч Дүминий хүлээн яагаад худлаа хэлснийг асууна. Дүмин ч болсон бүх зүйлсээ хэлнэ. Мэдээж Тээсүлд имээгэрн сүртүүлж ийхүү хэлүүлсэн байх бөгөөд өөрийгөө буруутхан би багшид хэлэх үү? Цагдаад хэлэх үү эсвэл хутгалаад хайшчихдаг юм билүү гэж бодсон ч эмээг бодон тэгж чадаагүй. Бас Тээсүгээс үүснэ драмагаас болж насаараа өөрийгөө гологдол гэсэн мэдрэмжтэй амьдрна. Харин тэр хүүхэд өөрийг нь дээрлэгч байснаа мартан ад жаргалтай сайхан амьдрна гэж хэлдэг. Манай хүнч туслахаараа Тээсүгийн хувийн мэдээлэл ойр дотны хүмүүсийг нь судлуулж нөгөө мөрөгтэй тоглоомын газрын захирлыг олдог. Энэ үед манай хүнийг сургуулаас хөөх тухай хурал хийх гэж хуралж эхлэх гэж байдаг. Манай хүн суу багшаас саргалж байхыг гон моцикло он тавхина. Уг нь манай хүнийг ирээгүй болохоор хурал эхэлж болдгүй юм байлээ л дээ. Тээсүгийн аав ээж Тээсү ятуу хоёрыг дуудаж хурлаа эхлүүл гэж шаардна. Удалгүй хуралж эхэлж суу багш жоохон цагийг нь хойшлуулах гэж оролдовч бүтлгүүтэн бүгд Хесоныг хийсэн хэрэг болж сургуулаас хөөх шийдвэрт яг хүрэх тэр мөчөд. 자, 뭐야 또? 누군지 몰라도 존먹 정혜성 Манай хүн сургуулийн гадаа ирсэн байх ба нэгэн хүн сундлуулсан байдаг. Хесон ч нөгөө хүнээ хурал руу дагуулan орсноор 3 дугаар анги төгсдөг. За ингээд эхний 3 ангийг нь та бүхэндээ хүргэлээ. Үлдсэн 9 ангийг нь 3 партлахад оруулнаа. За тэгээ бичлэгтэй юм дуусал хамтаас нь маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжгээ бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.